Йоо. За юу яцхан guys? Та бүхэнд дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэг аягүй сонирхолтой биш байгаа шүү дээ. За олон юм ярилцгүй хэлээ шууд эхлэе бичлэгээ. За энэ нь болохоор TikTok дээр гарсан нэг одоо нэглийн явж байгаа. Сая Facebook дээр бас явуулсан байхгүй. Тэгэд энийг би та бүхэнд ярьж өгөхөд бэлэн болж байна. За юу ч хэдүүлээ бичлэг эхлэхээс өмнө шууд энэ бичлэг үтчихэд эхлэе. は、これは何それこれなんだこれ箱か名刺入れかなんじゃかなあちょっと重たい。あ、これ手鏡です。はい、手鏡だ。ほな手鏡とノートだけ置いて見づらいですけどね、手鏡と。ちょっとけどどういうこと？ Үрс ингэл болоо. Юус ингэл болоо guys. Тэгээ энэ нь болохоор сая ингээд was та хүнд харж ирсэн бах те. Нэг юм олоод юу вэ? Юу вэ? Одоо энэ л ингэж яваад байгаа. 1980-ад оны үед зөө. Тэгээ 1980-аас 90-ад оны үед ерөөхдөө энэ телевизийн бичигдсэн бичлэг байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ дээр болохоор iPhone 13-ыг олсон байгаа. Та бүхэн мэдэн шүү дээ iPhone 13 хизээ гарлаа. 2021 онд анхудаа гарсан. Тэгээ 1980 оны үед ялангуяа телевизийн эфирт орох учрал угаасаа байх боломж бол байхгүй тийм үү? Бараг тэг хув guys. Тэгсэн чинь энэ дээр ингэж гараад ирсэн байгаа байхгүй юу? Амар гайхалтай. Тэг ягаад энэ дээр ингэж гараад ирсэн бол гэдгийг би бас жоохон гайхаад ингэ судалсан байхгүй юу? Тэгээ судлаад үзсэн чинь нэг юм мэдээлэл олдоод guys. Энэ дээр болохоор ингэ бичсэн байгаа. Бүр аль дээр үед 80-аас ерөнхийдөө 80 оны хагас тэгээ 90-ад оны ерөнхийдөө үед энэ болохоор телевизээр цацагдсан юу юм бэ? Тэгээ энэ нь болохоор ямар нэгэн байдлаар одоо алга болсон, тодорхойгүй болсон тэр хүмүүсийг одоо хайж олдог тийм телевизийн одоо нэвтрүүлэг юм байна л да. Тэгээ энэ дээр болохоор тийм амар сонирхолтой гэх юм уу тийм одоо гайхалтай зүйл бий болсон байгаа. Энэ дээр болохоор нэг юм хүн хайж исэн юм байна л да. Энэ болохоор ээж нь охинтойгоо цуг нөхрөө хайж исэн юм байна. Тэгээ нөхрөө хайгаад тэр нэвтрүүлэгт ингээ оруулаад тэгээ ингээ хайж яхад ийм зүйл олдсон байгаа заяа. Тэгээ энэ нь болохоор сүүлд нь яасан бэ гэхээр нөхрийг нь тэр гэрийнх нь одоо гаднаас булцсан байхад нь олсон юм байна. Цогцсон юм. Тэгээд энэ дээр болохоор юу гэж дүгнэгдсэн гэхээр эхнэр болоод охин нь өөрөөр хэлбэл охин нь аавыгаа эхнэр нь одоо нөхрийгөө бүр ингээ булаад цогцыг алга болгоод алдсан гэдэг хэрэгээр ингэж баригдаж шүүгдсэн юм байна. Тэгэд энэхүү хэрэгээс болоод одоо юу гэдэг энэ нэвтрүүлэг бас тэгээд явхаа болоод дээрэс нь одоо нөхрөө алсан хэрэгээр иймэрхүү бас харамсалтай хэрэг болсон юм байна л да. Тэгээ энэ хэрэг гарч ирсэн юм байна зөө. Тэгээ энэ комент шүү дээ тий. Тэгээ энэ комент яг үнэн эсгэд бас мэдэхгүй зөө. Тодорхойгүй. Одоо хинч комент хийж болно шүү дээ. Гэхдээ энэ хамгийн амар нь шүү дээ тий. 2015 оны 12 сарын 31-нд бичсэн тийм комент байгаа байхгүй юу? 2015 он guys. Тэгэхээр 15 онд iPhone тухайн үед хөгжил дэвшил явж ирсэн л да. Гэтэ iPhone 13 гарч ирэх магадлал амар бага байсан те. Яг тухайн үед дизайн жоо зохиогч ирсэн мөгөө мэдэхгүй. Тэгэхээр 2021 онд iPhone 13 одоогийн дизайн бол гачирсан шүү дээ. Гэт бодохоор энэ утас бүр ингээд цаг хугацаагаар аялсан юм шиг утас байгаа шүү дээ. Йоо бүр цаг хугацаагаар аялсан юм шиг заяа guys. Гэхдээ яг ер нь бол энэ 2015 12 сарын 31 ингээд 15 28 цагийн хүртэл байгаа. Гэхдээ яг иймэрхүү комментиг ч гэсэндээ яг нэг хуурамчаар хийх боломж бол айгүй өндөр. Тэгэхээр энэнд бас 100% итгэхэд бас айгүй хэцүү. Тэгээд энэ TikTok-ийн сая бичлэгнийх нь комментууд дээр яг нэг коммент нь авч үзтээ. Бус комментинд яг тэрэн дээр болохоор хоёр комментэн дээр байгаа байхгүй. Энэ болохоор засалт нь хитрхи сайн юм биш үү. Тэгэхээр одоо бол та бүхэн угаасаа мэдж байгаачлаа Premiere Pro ч гэдэг юм уу те альсвал одоо юу гэдэг тийм бичлэг засдаг ямар ч одоо програм ялангуяа бүр тийм pro төвшөнд professional төвшөнд ашигладаг тэгээд edit хийж чаддаг тийм YouTuber ч юм уу тийм edit хийдэг мэргэжлийн тийм хүмүүс байвал энийг зүгээр ингээд edit хийчих боломжтой тийм үү. Тэгээд дээрэс нь саяны нөгөө бичлэгэн дээр гарч байгаа энэ залууг өвдөх юм бол шууд ингээд барьж үзэнгүүтээ энэ юу вэ? Энэ юу вэ? Энэ зүгээр гартаа барьдаг тойл юм биш үү? Тойл юм биш үү гэдсэн шүү дээ. Тойл гэж асуусан заяа. Тэгээд бичлэгийн засвар хийсэн байх магадлал айгүй өндөр. Сая энэ комментэн дээр байсан шиг. Бас тэрнээс гадна нэг өндөр зүйл гэх юм бол
одоо ч гэсэн энэ хуучны камерыг хайгаад үзвэл зарагдж байгаа шүү дээ. Яг 1980-аад 90 онд үед ашиглаж исэн тэрхүү дээр үеийн хуучны камер те. Тэгээ дээрээс нь энэ бичлэгний хувьд гэх юм бол зүгээр нэг одоо Японд бол ялангуяа дээр үеийн барилга одоо хүртэл үлдсэн юм барилга ч юм уу те. Зарим гэр нь яг Японы хуучны оронд одоо загвараа хүртэл хадгалсан тийм гэрүүд айгүйх байдаг. Одоо миний амьдарч байгаа гэсэн яг үүндээ хуучны загвар нь бас байдаг байхгүй. Тэгээ энэтэй адилхан зүгээр л нэг энэ газар нэг цонхны дэргэд очивол яг энэ утас iPhone 13 нэгэн тавьсан те. Тэнгүүд өө эн чинь юу вэ? Энэ юу юм бэ? Энэ зүгээр нэг одоо тол юм биш үү? Гэл ингээл яриулал ярихаар те. Тэгээ тэрийг яг нэг хүмүүс нь ингээл төөл юу вэ энэ ч то цаг хугацаагаар аялсан юм шүү. Цаг хугацаагаар аялаад ингээд 13 ирсэн юм шүү. Гэт яг юм хоёр юу байгаа байхгүй. Гэхдээ яг бүр үнэн бодтой бай гэж хэлээ бодъё зөө. Үнэн бодтой бай. Энэ бичлэг яг үнэндээ яг энэ 1980-ад он үнэхээр телевизэн эпэр гарч яг нэг бод нотлогоор баримт дөрөс байхгүй байгаа шүү дээ тий. Тэгээд ч угаасаа та бүхэн бодоод үзэлтэй. Үнэхээр цаг хугацаагаар аялсан утас байгаад зөө. Үнэхээр одоо нэг тэр нөхөр нь одоо цаг хугацаагаар аялсан байлаа гэж бодоход засгийн газараас энэ мэдээллийг яг бодит одоо нотлох баримтыг гаргаж өгөхгүй нь тодорхой тийм үү? Хүмүүс паник төвтэй шүү дээ. Юу вэ? Үнэхээр цаг хугацаагаар аялах чинь одоо юу гэх юм? Кинон дэр гардаг тэр нөө Back to the Future энэ дэр гардаг шиг тийм биш. Яг бодит амьдрал дээр билээ олцсон юм уу гэх юм те. Би бас өмнө нэг та хүн бичлэгэн дээр оролцсон шүү дээ. Марк гэдэг нэг залуу цаг хугацаагаар аялсан гэдэг. Тэгээ тэр ч бодгоо яг нотлохоо бол байхгүй. Тэгээ тэр нөхрийн хувьд бол анх нөгөө нэг өөрийнхөө гэрт туршилтаа хийгээд ямар нэг ямиг ингэ шилжүүлээд телепорт хийлгээдсэн бохоггүй. Тэгсэн чинь нөгөө телепорт хийсэн юм яванда үн чинь би өөрөө ингэ цаг хугацаар орж болох юм шүү гэд. Тэгээ эхлээд оронгуудаа нэлээд бас хэсэг хугацааны одоо өмнө очсон гач ирээд тэрний дараа болохоор өөрөө ахиж ороод үтсэн чинь бүр дээр үед очсон. Тэгээ тэнд нь болохоор бас гар утас олдсон гэдэг итгэхгүй. Гар утас шүү дээ guys. Бас нэг iPhone байсан юм шүү. Тэгээд тэр нэг Porsche-нд одоо үхсэн байдалтай олцсон гэдэг байгаа байхгүй. Тэр мэдээж тэр нь бас яг 100% баталгаа нотлоготой зүйл бол биш байхгүй. Тэгэхээр үнэхээр энэ баталгаа нотлоготой байвал заяа. Байвал цаг хугацаагаар аялах боломжтой гэсэн үг байхгүй. Цаг хугацаагаар аялах боломжтой. За энэ бол яг мэдээж дэлхийн түүхэнд дэх хүмүүсийн хамгийн хүсдэг зүйлүүдийн нэг штэ. Тэ? Хамгийн их хүсдэг зүйл гэх юм бол үхшгүй мөнх болох. Хизээч хөшрөхгүй. Энэ бол хүмүүсийн баг номер 1 хамгийн хүсдэг зүйл заяа. Хоёр дахь зүйл нь цаг хугацаагаар аялах. Одоо бид бүгд цаг хугацаагаар аялахыг амар хүсдэг болохоор мэдээж хүн болгол өнгөрсөнд очиод алдаа хийсэн өөрийгөө өгзөг өшглөө. Чи одоо тэнхтэд байгаа чи наатаа ингээч тэгээч гэл те хэлж штэ те. Back to the future дээр гардаг шиг нэг 90-д гарсан дээр суглаанд хожсон тэр сэтгүүлийг аваад өөртөө өгсөн чинь мангар баян болчдөг те. Тэгээ энтэй адилхан хүн болгон юм зүйлийг бол хүсэн штэ. Тэгээ дээрэс нь одоо ингээл амар хичээгэлээд хичээлээд ирээдүйд яг амжилт олох үг мэдэхгүй штэ. Би ч одоо ингээл YouTube хийгээд ирээдүйд үнэхээр хүссэн тийм YouTube-ийн амжилтаа олохыг бас мэдэхгүй штэ. Тийм болохоор тэрийг хөнгөвчлөөд ирээдүйд очиод би ч сая subscribe хийсэн штэ. Одоо ингээ хичээгээл болох юм биш штэ. Гэл бодчмаар байгаа байхгүй. Тэгээ мэдэхгүй байхгүй юу? Өөрөө яг тэгж өрхийг бол тийм болохоор энэ бол угаасаа хүн болгоны одоо хүсдэг зүйл. Хин ч гэсэн цаг хугацаагаар аялахыг хүсвэл аялах хүсэн шүү дээ. Өнгөрсөнд өөрийгөө өшгөх хүсэн шүү дээ. Зарим нэг алдаа гацхыг хүснэ. Айсвал ирээдүйд очиод үнэхээр өөрийгөө амжилтанд хүрж ийн үгүй юу? Харахыг хүсэн те. Тэгээ өөрөөдөө юутай хүнтэй гэрэлсэн байна. Одоо хэдэн хүүхэдтэй болсон байж тийм үү те. Одоо би яаж амьдрч байгаа юм тул гэдэг ч юм те. Би үнэхээр амжилтанд хүрсэн байна үгүй байна уу? Амжилт түрээгүй л ягаад өнгөрсөнд өөрийгөө засч болохгүй гэж гэдэг ч юм те. Энэ хүсэл хүн болон хүсэх байхгүй. Энэ бол дэлхийн одоо түүхэнд гарч байгаа хамгийн сүүлийн Avengers-ийн End Game дээр хүртэл цаг хугацаагаар аялсан шүү дээ. Тэгээ ингээ бодонгод хүн болгоны хүсдэг зүйл яг ийм юм Facebook-ээр хүртэл яваад байсан. Тэгээ Японд та бүхэн энийг амар судалсан байхгүй би судалж үзсэн. Тэгсэнд юуроос юу ч олдохгүй байлээ. Тэгэхээр бол зүгээр нэг одоо интернетд өөрийгөө ингээ олон түгээчихийг хүссэн нэг гар ийм хуучин камераар нэг зүгээр нэг одоо гэрийн яг цонхны үнд ийм хуучин ийм Японы хуучин маягийн гэрийн цонхны үнд бичлэг хийгээ тэнгүүдээ тэндээс iPhone 13 гаргаж ирсэн. Өө энэ чи 13 юу вэ? Энэ тойл юм биш үү? Тойл юм биш үү? Тэгээд ярьж бол хин чадах байхгүй юу? Тэгээ бас дээрээс нь албаар edit дээр ийм болгоод тэгээд энийг бас түгээсэн байх боломжтой. Айл нь боломжтой. Тэгээд бүр илүү бүр одоо юу гэдэг ингээд төсөөлөөрөө бодох юм бол энэ үнэхээр 1980 донд гарч исэн юм шүү дээ. Энийг хийж нотлох нотлогоо байхгүй ч байсан. Гэхдээ итгэвэл боломжтой. Итгэвэл гэсэн үг тий. За тэгээд би бас энэ бичлэг энэ үрээд дуусхийг бодохгүй байна. Тэгээ энэ талаар жоохон илүү судлаа гэж бодож байна. Тэгээ 2015 онд бичсэн комент нь яг үнэн бол энэ бол бүр гайхамшигтай. Онтрооц тий. За.
Намайг дэмждэг бүх залуустаа баярлалаа. Тэгээд намайг дэмжиж энэ бичлэг маань багч гэлөө таалагдсан бол та бүхэн дор байгаа хэсэгт subscribe дагаад бас лайк дагаад комент үлдээгээд өгөөрэй. Дараагийн бичлэгээр One Piece-тэй уулзах болно. One Piece-ийн талаар та бүхэн мэдхгүй ч гэсэн ирээдүйг таамаглаж ярьж өгөх болно. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.